За сайн байцгаана уу? Та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн бичлэгээр би юлажийн тулаа юу болж байгаа талаар нэг жоохон яриа гэж бодлоо. Эхний үед өөртөөгөө жоохон тулах, ажиллах, өөрийнхөө учрыг олох дээр явж исэн бол судраа буулгасны дараачаар ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн. Тэгээд тэр нь болохоор надад нэг юм мэдрэмж төрөөдсөн. Би нэг юм амьдралынхаа эцэгтэй үе дээр яваад байгаа юм шиг нэг юм анхааралтай болгоомжтой байхгүй бол алдаа гарах гээд байгаа юм шиг тийм сэтгэл төрөөл яваад байсан. Тэгээд одоо л яг жоохон зах зугаас нь ойлгож байна л да. Тэрний юу вэ гэхээр яг нөгөө дараагийн сорир руу орсон гэх юм уу. Тэр нь болохоор яг одоо ойлгосноор ярих юм бол шууд харилцаан дээр динс орж ирж байгаа. Тэгээ харилцаан дээр би ч өөрөө таг хүн байхгүй юу. Нөгөө багаасаа харилцаараа амар дутцсан жоохон байхад гэртээ төгжигдэж ихэнх цагийг ганцаараа өнгөрөөдөг байсан. 10 жил дараад найзтай болсон ч гэсэн өөрийнхөө илэрхийлэхээр найзгүй болоод байсан учраас хүнд тааруулаад сурсан. Тэрний дараагаар хүнд тааруулж явсаар хагаад тесрээд бүх харилцаагаа тасалсан. Миний харилцааны туршлага бол ерөөсөө л ийм 3 үйлчлэлд хуваагдаад өдөө хүрсэн байдгаа. Одоо би ингээ буцаад бас хүмүүстэй жоохон шинээр танилцаж харилцаанд орж эхэлж байгаа гэх юм уу. Тэгэхээр яг нөгөө өмнөх алдаануудаа давтаад байгаа л харагдаад байгаа юм л да. Ер нь хүнд амар сэтгэлээсээ хандна. Тэгээ сэтгэл нь хан мөрөхөөр буцаад хүмүүс амар муухай юм байна, хүнтэй харьцах хэрэггүй юм байна гэж цугтаах, эсвэл ингээл гомдох туйнах гэсэн ийм л юм ингээл давтан миний амьдрал дахин давтан болоод л байгаа. Тэгээд болоод л байхаар нь би гинт юу лээ гэд ингээ бодоод үзэхээр энэ яг асуудал нь надад л байгаа юм байлээ л дээ. Би одоо энэ асуудлыг өөрөө зөвөөр шийдэж зохицуулж сурахгүй болвол хизээч энэ харилцаан дээр амжилт олохгүй, хизээч миний хувийн амьдрал өөдтэй сайхан байхгүй, хизээч би жинхэнэ нөхөрлөл, анд найзын гүн гүнзгий холбоо харилцааг урт удаан хугацаанд авч явж чадахгүй юм байлээ. Тэгээд миний алдаа юун дээр байгааг би ерөнхийдөө бүрэн гүйцэд ойлгоогүй. Гэхдээ надад бол ингээд хүмүүсийг хараад ингэчин да тэгжин да одоо ингэхгүй бол болохгүй юм да ч гэдэг юм уу. Иймэрхүү бодол төрдөг, мэддэг. Гэтэ би ерөөсөө өөрийгөө хянж удирдах чаддгүй. Ер нь бол харилцаан дээр асуудал үүсээд өөрийгөө удирдах чадахгүй байна гэдэг чинь удирдлага бусад хүнд алдаад байгаа гэсэн үг. Ер нь бол манипуляц хийдэг хүмүүс эдэж тийм хүмүүст удирдлагаа алдаад өөрөө шархалж үлдээд үр дүнд нь хохирол амсаад байгаа л иймэрхүү үйл явц ингээд миний бүх амьдралын турш тавтагдсан байгаа байхгүй. Тэгээ би энийг одоо хүртэл зохицуулж сураагүй. Гэхдээ яаж зохицуулахаас сайн мэдэхгүй байна. Ер нь бол маш их айжийн. Тэгээ жоохон хэцүү л үе байна. Онгод бол яг энэ байдал дээр хилхүүгээ хилээ зөвлөх юмаа зөвлөд анхааруулад явж л байгаа. Гэхдээ нэг би яг харилцаан дээр онготтойгоо сайхан хим ижилсэж чадахгүй байхгүй яа. Тэгвэл миний оюун ухааны цар хүрээг хүрхгүй байгаа гэсэн. Тэгэхээр нэг онгодын хэлж байгаа үг зөвл үг шиг сонногдно. Сануулж байгаа сануулга нь нэрэл одоо ингэж тэхгүй болохгүй байна да гэж бодогдно. Тэгсэн хэрнээсээ хим нь нэгдэхгүй байгаа учраас би өөртөө сайн тусгаж авч чадахгүй, арын утга агуулгуудыг гүйцэд ухамсарлаж чадахгүй улмаас мэдсээр гэж хэлсээр байхад нь очиж алдаа гаргаад байгаа байхгүй юу. Ер нь бол гүйцэд тусгаж ойлгож авч чадахгүй, тэрэнд нь миний ухаан хүрэхгүй байна л гэсэн үг. Тэгээ мэдээж энэ дэр манай онгодууд намайг суралцуулахыг шахаж байгаа. Ямарваа нэгэн байдлаар
алдуулаад алдаан дээрээс нь суралцуулаад ч юм уу тэртээ тэргүй үгээр зүгээр шууд хилээд ч одоо нэмэргүй тусгаж авч чадахгүй нөхцөлд бол алдуулаад алдааны нэг юм гимшсэн, хохирсон, ухаарсан юм хүнд мэдрэмжүүд дээр нь ямар боломжууд байна, юун дээр чиний сэтгэлгээ алдаад байна гэдгийг тод харуулахыг зорж байгаа юм шиг надад санагддаг. Угаасаа манай онгодуудын сургалт тийм байдаг юм уу? Эсвэл бүх онгодууд тийм байдаг юм уу? Би бол сайн мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол харилцааны асуудал төр нэг ийм том асуудал байдаг байхгүй. Тэр нь болохоор автуулах. Би бол ихэнхдээ бусад хүмүүст жоохон хавтдаг, манипуляц хийхэд амархан хүндээ ордог, бүр нэлийн амарханд ордог. Яагаад гэвэл маш итгэмтгий, тэгээд юм болгонд их сайхан сэтгэлээр ханддаг. Одоо ингээ хэлэхээр өөрийгөө магтсан л болж байгаа хэлтэй. Гэхдээ тэрнээсээ болж ер нь айгүйх хууртаж хохирч хүсээгүй үр дүндээ хүрээд арт нь харамсах тийм тохиолдлууд маш их гардыймаа. Тэгээд Тэг би одоо яавал автгаа байх вэ? Уг нь бол ингээд тухайн хүний үг үйлдэл байж байгаа юмнууд нь одоо red flag гэдэг шиг те ер нь ингээл өөрийгөө хинбэ гэдгийг илэрхийлж байдаг. Би тэрийг харсаар ээж, мэдсээр ээж одоо очиод итгэждэг ч юм уу. Эсвэл ингээд зүгээр бодохыг хичээгээд байдаг ч юм уу. Ингэсээр байгаа л одоо дахин хуурдах, дахин айгүй юм гунигтай шаналтай мэдрэмж авах энэ төр юмнууд араасаа л тохиолдоод байсан. Одоо сүүлийн үед бүр тодор тэр нь мэдрэгдээд би энэ дээр одоо өөрийнхөө энэ сонин байдлыг засч авч өөрийгөө хамгаалж сурахгүй л бол энэ байдал хизээж дуусахгүй мэн те. Нэг тиймэрхүү бодол төрөөд яваад байгаа. Тэгээд энэ дэр нэг баг зэрэг задлж ухаж бодсон тэр задаргаагаа ярих гад оролдоод үзье. Гэтэ би бүрэн хариултыг олоогүй учраас яг бүрэн дүүрэн итгэлтэй биш л энэ л да. За би ингээ яагаад ямар хүнд автаад ямар хүнд автдаггүй. Тэгээд би яагаад ийм автуулах чадвар муутай юм бол тоо гэж бодоод байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл орчин цагт нь олонний итгэлийг хураасан, олонний нүдэнд ингээд ил тасал босон зүйлс аюу автуулдаг байхгүй. Жишээлбэл зугаа цэнгэл. Тэгээд ийм зугаа цэнгэлтэй амар ийм кул амьдэрдэг хүмүүсийг ер нь өөртөө амар автуулаад тах шиг харагддаг. Тэгэл мань мэд шиг одоо нэг юм дандаа л гүн ухааны юм шиг жоохон ядаргаатай юм шиг юм ярьж идэг хүмүүс бол нэг их өргөн цар хүрээг хамарч чадахгүй бол нэг сонирхлыг татахгүй ч юм уу ийм байгаа чиг хандлага ажиглагддаг. Одоо нэг бодлын жоохон уйтгартай юм шиг те. Нөгөөдөл нь болохоор их хөвгөлтэй байгаа даа юм шиг. Тэг би хүртэл тийм юмтай ингээд их ойртохороо яг л автаад байгаа хгүй. Надад ч бас суурн байгаа штэ. Би ч одоо зөндөөл ярьсан би ч айгүй шоу ч юм байсан гэл те. Тэгэл ингээл нэг жоохон чийл амьдрал гоё санагдал, жоохон чийлэрмээр санагдал, онготынхоо нөгөө гүн гүнзгий мэдрэмж хөг яриануудаас жоохон дөлгшинж үзүүлээл сая нэг хэсэг нэлээд тэгж явсан байхгүй. Тэгэл эцэстээ тэгэл энэ замаар явбал би нэрээ бүтгээ жинхэнэ тэрнтэй дуусах юм байна гэл нэг тийм дүгнэлтэнд хүрээд суучж байгаа байхгүй. Содор буулгаж авснаас хойш миний тарих нэг л жаахан өөрчлөгдсөн. Тэр нь юу вэ гэхээр одоо эхлээд ингээл энэ юуны тухай содор вэ гэхээр би нэг тайлбарлаж чаддгүйсэн бол ингээд одоо л бодоод тахад ерөөсөө жамын тухай содроос ахгүй зүү тогтлыг бүтнээр нь буулгаад өгсөн юм шиг. Тэгээ тэр чинь би одоо өөрөө буулгаж авч өөрөө олон удаа уншсны хувьд тухайн үедээ нэг мэддэггүй ч гэсэн тэрний дараанаас ингээ аажмаар тарих нэг л арай л өөрөөр ажиллаж эхэлсэн. Ер нь бол нөгөө зүү тогтол жамыг ингээд тэгээ бүтнээр нь ойлгоод авчихаар тэндээсээ тухайн нөхцөл байдал цаг хугацаанд тохируулаад учир шалтгаан болоод гарц гаргалгааг хайдаг юм зуршилтай олчдаг. Тэгээд тэрийгээ бас нэг юм сонио өмнө хизээж олж хартгүй байсан юмнуудаа яг нэг голчтой нь гой бариад авчаад байгаа юм шиг те би хаяас миний тархис яаж ижлаад байна гэж боддог хгүй. Тэгээд эн чинь тэгтээ зөвхөн өөрийнхөө хувьд шүү дээ. Өөрийнхөө хувьд, миний хувьд өсөлттэй хвшилт тахгүй юу. Түүнээс ш бусад хүмүүс миний олж харддаггүй юмыг олж хараад амьдрал байсан баг л та. Тэгээ миний хувьд өсөлттэй хвшилт болсон. Тэгтээ
би одоо надад дутагтаад байгаа юм нь болохоор учир шалтгааны нь олцоод байгаа, үр дүнг нь тооцоод байгаа, болох гээд байгаа юмыг мэдээд байгаа. Гэхдээ өөрийгөө хянах, өөрийн толгойдоо эзэн байх тал дээр хаяа алдчихад байна. Алдахаараа яаж алдаж ийн гэхээр өөр хүнд ч юм уу, бусад нөхцөл байдалд ч юм уу автаж алдаад байгаа байхгүй. Өөрийгөө хянж чадахгүй, мэдсээрэж алдаад байна гэсэн. Тэгэхээр л одоо ямар нь автуулаад байна, ямар нь автахгүй байна гэдэг нэг юм л асуултыг хариулдаг болохоос наашгүй болчиход байгаа байхгүй. Тэнгүүд за одоо би жишээлбэл нэг жишээ авъя заяа. Би бол тодорхой өөрийн гэсэн орон зайтай байгаа. Би өөрийн гэсэн орон зайдаа надад хүнтэй өрсөлдөх ямар ч сонирхол төрдгөө, ялна уу ялагдна уу надад хамаагүй. Тэгээ би хийж байгаа юмаа мэднэ, хийх байгаа чимээ мэднэ, хүрэх газраа мэднэ. Тэгээ тийм тодорхой хэмжээний чадвар надад байгаа. Тэгээ би энэ дээр ингээд бүрэн итгэлтэй байхлаар айхаац байхгүй, хүнд ингээ өнгөрөх одоо бардамнал байхгүй, өрсөлдөх хүсэл байхгүй, хин ялагдахгүй нь одоо надад хамаагүй ч үгүй юм, нэг тиймэрхүү маш тайван болдог. Ер нь бол нэг амгалан болдог. Тэнгүүд бусдын орон зайд бол мэдээж би жоохон ингээд тарих марих ажиллаад ингээд нэг жоохон сортолцохгүй болдгоо. Тэгээ бусдын орон зайд би одоо дандаа л юм чадваргүйгээ мэдэрдэг. Жишээлбэл за миний орон зай байлаа гэх. За нэг хөзөр тоглох гэж орон зай. Хөзөр тоглох бол миний орон зай биш. Би амьдралынхаа маш цөөхөн цаг хугацааг хөзөр тоглоход зарцуулсан бай гэж бод тээ. Тэгээ хөзөр тоглоход надад тэнд хожих ямар ч амбиц байдгүй гэж бодъё заяа. Тэхийн бол яг хөзөр тоглоход хожих амбицтай, хөзрөн дээр маш их анхаарал хандуулдаг. Хөзрийг бүр ингээд ухаж бодоод яагаад байгаа энэ хідэн хөзрнүүдийг наашин цааш нь болгоод хожиж болох ингээд анхаарлаа их төвлөрүүлсэн тийм хүний орон зайд бол би ойлгомжтой хожигдсон штэ. Тэ би бүр хөзөр тоглож мэддэггүй хүн байдаг бол сайн мэддэг хүнд хожигдсон штэ. Яг тэрнтэй адилхан юм болоод байгаа юм болов уу гэж бодоод байгаа хгүй. Өөрийнхөө орон зайд буюу за миний орон зай гэх юм бол би сая нэг комент уншсан ч одоо хүмүүс нэг хөөрцөн гэж ботчхуудээ гэдэг нэг жоохон тийм айц дээр байна л да. Тэгтээ одоо тэг яах вэ? Нөгөө нэг юу ахгүй юу? Миний хувьд бол ингээд гүний бодлыг багаасаа бүх насаараа бодсоор ирсэн. Тэгээ дандаа юмны учир шалтгааныг хайдаг энэ бүр ингээд зуршил шиг эсвэл цаанаас өөгтмөл зүйл ахгүй. Тэнгүүд би бол гүний одоо юу гэдэг харилцаач гэх юм. Тэрэн дээр надад айд салгаа амгалан байна. Харин нөгөө өнгөн хэсгийн хөнгөн хандлагууд, хөнгөн харилцаанууд, хөнгөн бодолтой хүмүүс дээр болохоор би ялагдчихад байгаа хгүй. Тэд нар намайг амар автуулаад байгаа хгүй. Ямар хүнийг одоо хөнгөн бодолтой гэж инвэ гэвэл одоо буурлын судар дээр угаасаа гардыг ашигын төлөө арга зэл сэтгэдэг. Ямарваа нэгэн зүйлийг хийхдээ хүнтэй харилцахдаа хүнд хайр инрэл дэвсгтээ дандаа өөртөө эргүүлээд юу авах вэ гэсэн юм зориг төлөвлөгөөтэйгээр арга зальтай хийдэг. Одоогийн хэллэгээр бол одоо токсик гэж хэлж байна, манипулятив гэж хэлж байна. Бүр нарциссист хүмүүс ч гэсэндээ одоо тийм бид нар штэ. Тэгээд тэр хүмүүс ч юм бол аюул лаг. Гэхдээ бол нөгөө нэг эцсийн зорилго нь чин сэтгэлийнх биш, ашигын төлөө байдаг. Нөгөө дээрийн нэг амраатайсан подкастн дээрээс ярих юм бол арсны хүмүүс гэдэг шиг те. Надад болохоор тэр тал нь ерөөсөй байхгүй. Би чинь ерөөсөй ашиг харж мэдтгүү гэлээр бас өөрийгөө магтсан л болох гэдэг. Гэхдээ би ер нь харж мэддэг байхгүй. Ер нь ажиллаж болдог. Одоо ингээл юу гэдэг хүнийгтэй надад ийм ашигтай учраас би энэ хүний хөлдөнд суугаад ингэж сайхан ааш гаргаад тэгээ ингэнгүүт нараас нь ингэж жоохон түлхэж өгөөд тэгээд би зоригтой хүрчий гэд яг ашиглая гэд ажилуулъя гэвэл миний толгой ажиллана. Ер нь баг байхад надад нэг ийм санаанууд орж ирдэг байсан аахгүй юу. Ийм санаа байна чи ашиглах уу гэж аим шиг зурс гэдгийгүүд нь би нэг ганц хоёр удаа л ашиглаж үзээд надад үр дүн нь ерөөс таалагдаагүй нөгөө нэг
ашигласан хүний гомдоогоод байсан учраас би за энэ бол болохгүй юм байна гээл тэрийг тэр чигт нь хаагаал дахиж юусэн ашиглаагүй байдаг байхгүй юу. Тэгээд бүх насаараа тэр тал дээр ямар ч туршлагагүй байхад бүх насаараа тэр аргыг ашигласан хүмүүсийн талбарт нь яваад орчгоор нөгөө хүмүүс чинь холоос төлөвлөгөөгөө боловсруулаад ингэн ингээд энэ үр дүндээ хүрэнж гэдэг юм уу. Ингэхээр би чинь ямар ч хамгаалдаггүй ингээд шууд нээлттэйгээр бүх юмд нь итгээд айгүй юм цагаан сэтгэлээр хандаад тэгээд ашиглуулснаа мэдчихээр гомдчихж байгаа байхгүй юу. Яаж тэгээ би уулна ингээд үннээ хэлсэн. Тэгээ намайг яг яаж гэдэг ч юм уу ингээл гомдохоос цаашгүй тэгтээ хин хохирч ин гэхээр би л хохироод байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр чин энэ харилцаа гэдэг юм чин намайг одоо айлгалгүй ч яах вэ те. Би одоо эндээс дүгнэхээр ингээд нэг сэтгэл тарих хоёроо тусад нь авч үзээд тэгээд би бас сэтгэл төвтэй байгаа den тархиа ажиллаад сурах хэрэгтэй юм байна гэхээр манай буурал үгүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд манай буурлын хэлж яарлахаар сэтгэл тарих хоёр ч ухтаасаа нэг тэгэнгүүт чи сэтгэлээ хамгаалж наад сэтгэлээ тэр арга зайлаас илүү үн цэнд хүргэж илүү хүмүүст үнэлүүлж тэр тарих гээд байгаа хүмүүс чамааг автуулдаг шиг эргүүлээ чи сэтгэлээрээ бусад хүмүүсийг автуулах тэднэрт зааж сургах үр дүнг нь ойлгуулах үн цэнийг нь мэдрүүлэх ёстой гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэг би ерөнхийдөө бол яг энийгээ буурал надад амар сайн баталж нотолж хэлээд яриад байгаа учраас би за нэг зүг чигийн тийш юм байна гэдгийг ойлгоод байгаа боловч яг яаж хийхийг бол сайн ойлгохгүй л байгаа юм л та. Яаж баталж байсан бэ гэхээр ингээд өвөг дээдсүүдээ бодоо өвөг дээдсүүд чинь тийм ашигын төлөө өчүүхэн сэтгэлгээгээр юмд хандаж ирсэн юм бол дэлхийд тахныг яаж ингэж дагуулах юм бэ? Тэдэрт арай өөр юм байсан болоод тэд нар чадсан. Тэгээд тэд нар байлдан дагуулгахдаа дэлхийн төлөө хийж исэн. Эн чинь үндсэнд нь ерөөсөө тэр сэтгэлгээд байгаа юм нь байсны баталгаа. Түүнээс ш тарих оюун бол хүн болгонд байдаг. Тэгээд тарих оюун бол сэтгэлийн дэнсээ давчвал ийм оюуны ундраг болж тэрэн дотроосоо цогцоо зайгүй санаа ундруулж хизээч тарихаар дутхгүй л амьдрна гэсэн утгатай юм ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр би болохоор амьдрал дээрээ гараад ирэхээр нөгөө юу яагаад дандаа юм тархины хүмүүс өөдөөс юм яриад тахаар би нэг бол хавтаад нэг бол би өөрийгөө муу болохгүй ухаан муутайгаа юм шиг тооцож гутраад тэгээ нөгөө хүмүүс ч гэсэн намайг тэгэж тооцож одоо миний тархин сайн ажиллахгүй илүү сэтгэлээ төрүүлж авч яваад байгааг нь ашигладаг ч юм уу нэг иймэрхүү нэг сонин юм л болоод байгаа байхгүй юу. За энэ дэр бас нэг юмыг дурдах хэрэгтэй. Тэр нь болохоор би багаасаа маш их төсөөлт дундаа л бараг байждаг хүүхдээсэн. Тэгээд миний төсөөл бас нэг юм байдагс байхгүй. Би аюу юм оцгойл гэсэн нэг юм бодол. Тэгээ би эцээш тэрэнд эргэлдэж байгаагүй. Гэтээ бага байхдаа ямар байсан бэ гэхээр бодит амьдрал дээр надад ингээд чаддаг мэддэг юм айгу ховор. За би хичээлдээ сайн байсан. Гэхдээ ингээл дугуун чадахгүй гэхээр чадахгүй, дуудуулж чадахгүй гэхээр чадахгүй, хурдан гүйж чадахгүй гэхээр чадахгүй. Тэгээ хүнтэй уурлалаа гэхэд гүйцэгт чинь, ноцолтлоо гэхэд дийлт чинь ингээл маш олон чадвар дутаж явсан. Гэтээ бага жоохон хүүхдээс учраас нэг би мундаг гэсэн нэг тийм сэтгэлгээний дотроо ингээд амьдраад байдаг байсан бодит байдлаа хардггүй. Тэгэнгүүт өсвөр наснд орж ирээд бодит байдлаа нэвт харж эхлээд надад чи юу ч чаддаг юм алга. Би ямар амар мяа юм бэ гэдэг бодолтой бүр живсэн байдаг. Тэгээ живэстэй явсараад одоо саяхныг хүрж байгаа штэ. Одоо болохоор миний одоо ямар үе тулцсан байгаа вэ гэхээр бэлэг талаараа угаасаа хүн болгоо онцгой учраас тэр онцгойс одоо өөрийнхөө орон зайд гэрэлтэх чадвар нь бол байж л байгаа. Нөгөө талдаа
өөрийнхөө биш орон зайд угаасаа дутах чадварууд маш олон байгаа. Бодит талаа харж ин те арга талаа хараад энэ бэлэг талаа хараад энэ хоёр чинь хол байгаа. Энэ хоёрыг яаж холбох уу, яаж голчшийн барих уу гэдэг бас дэнсэн дээр яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр бусдын орон зайд сул талтай өөрийнхөө орон зайд ийм гэхэр чинь эн чинь нөгөө л нэг харилцааны дэнс яваад байгаа байхгүй. Одоо ер нь бол өөр дээрээ ажиллаа цаашаага бол хүмүүстэй л харьцна, хүмүүс рүү түгэн, хүмүүсээс авна, хүмүүст өгнө. Энэ харилцаагүйгээр одоо хүн яаж ч явахгүй штэ. Тийм болохоор яг энийгээ давхгүй бол миний үйл ингээд ерөөсөө гацсгал юм шиг байна л та. Тэгээд онготын бэлэг талын өгөгдөл ч гэсэн өөрөө нөгөө нэг улааж байгаа хэр хэмжээнд дээр нөгөө суурилж явдаг гэдгийг би бас ингээ анзаараад байгаа хгүй. Судар буулгахаас өмнө буурлууд ямар үйл хийгээд байгаа нэг юм хоосон хол ойлгомжгүй учир шалтгаан нь тайлагдахгүй байдаг байсан бол судар буулгасны дараачаар үүлийнх нь артлын утга учир нь ингээд тэмдэрхтэй байдаг болцоохгүй. Одоо тэр зүү тогтлоо би нэг хальт гадарлаад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө буурал үйл хийхдээ яг надад буусан миний тархинд байгаа ойлголтууд дээр ингээд сүвлээд бэлэг тал дээр хувиргаад юм хийгээд байгаа юм шиг. Тэнгүүд би учир шалтгааныг мэдээд арийнх нь утга агуулгыг мэдээд байгаа учраас тэр хийж байгаа үйлэнд нь амар бүрэн итгэлтэй байдаг байхгүй. Нэрээ ийм чи энэ үйл бол яг таг хүрх юм байна гэд итгэлээ өгч байхад манай буурлын үйл бол илүү биежилттэй байна гэсэн үг шүү дээ. Тэрнээс өмнө бол илүү талтай байхаар ч нөгөө нөлөөлөл нь айгүй үл мэдэгдэн болоод тэгэл жоохон хийлээдэг л да. Тэгээд маш удаан хугацаанд нөлөөлөө буулгадаг байж магадгүй. Миний ойлголт сайн тэгээд буурлын өвлийг биежилттэй итгэлээрээ сайхан bijүүлээд өгчих юм бол буурлын өвл шууд ингээл хиттэлцэн даруйд нүүрэнд нь тулж иж мэтгээр ийм боттой хүрх юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо эн чинь миний хувьд бол маш чухал цаг үе байгаад байна. Онготын өвлийн хувьд ч гэсэн маш чухал цаг үе байгаад байна. Энийг дахгүйгээр цаашаа бол хөдлөхгүй. Тэгээ нөгөө нэг хүмүүс яриад ч альва хүн ингээл дэнс соройгоо үргэлж давсаар л явдаг гэх те. Тэгэхээр би бол одоо энэ дэнс сорой гэдэг учрыг олохгүй байна л да. Хүн угаасаа өөр дээрээ туулж иж өөрийнхөө оюун санаагаар л юмыг ойлгож авдаг болохоос яг хүний ярьж байгаа юмыг сонсоод ч юм уу эсвэл сонсноос өөрийнхөө тусгалаар л буулгаж авдгаал гэж манай буурлал ерөнхийдөө тийм санаа төвшүүлээд байгаа ш тийм. Тэгэхээр яг өөрийнхөө тууллаар энийг давж гарч иж онготынхоо өлн жоохон тусдаа нэмэртэй орших гээд байгаа байхгүй юу. Одоо эн чин цаана болохоор за энэ хүүхдэд нэг тодорхой хэмжээний зүй тогтлыг тэгээ өөрийг нь эхлээд жоохон засч янзалж байгаа зүй тогтлыг нэг үнд сууртаагаар нь ойлгуулчлаа. Одоо эндээсээ түгээх шаардлагатай түгээхийн тулд л хүмүүстэй харьцуулж сурахаас өөр аргагүй. Дээрээс нь нөгөө талаар бол бэлэг талаас буурлууд багаар биеч чинь арга тал руу тэгэхээр бэлгээ эхлээд нэг жоохон ухуулчлаа. Одоо арга тал дээр яаж учраа олохыг өөрөөр нь туулуулъя гэдэг ч юм ийм олон үйлний давцал явж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж эн чинь ингээд зогсохгүй штэ цаашаага үргэлжлэн ямар ч үсэн одоогоор би яг ийм харилцааны тэнсэн дээр яваад энэ авталтын учрыг тэгээд яг ямар хүнд автаад байгаа юм ямар хүнийг нь болохоор ойшоохгүй байгаа юм гэдгийг ухаж төнхөөл бодоол нөгөө фейсбુક постууд бичээл байгаа л да үнэлэмжийн тухай ганцаардлын тухай ч гэдэг юм уу тэр бол би бичсэн гэхдээ аюу хэцүү штэ тэр бол улаан цагаан хөгөөр бичиж байгаа. Тэгээд нөгөө нэг сутар буулгаж авснаас бол хөг мөг бол янзын сайхан болсон. Яалтчгүй л нөгөө нэг эртний тэр
бууралтайгаа одоо ижилсэх ойртох нь арай дээр дөнгүүр болсон. Дээр эргэлж байгаа үг хэллэгийн баялаг тэгээд ард нь нааж утга агуулгаж гэсэн айгүй баяжигдчихл яваад байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ эн чинь ингээл эцсийн үр дүн биш шүү дээ. Тэнгүүд энэнийг бусад хүмүүст ч гэсэн хүргэх хэрэгтэй. Тэд нар ч гэсэн ингээд өөрийнхөө өвгдөөцөөс дотоодосоо ундруулах тийм оюуны ундрахтай болох ёстой. Тэхийн тулд мань мэтэн юу туулсан яасан гэсэн тэр замаа тэгэл тэнэг манаг их цантай хамраас өгсөн юу гараач хамаагүй дуудуулж хагаад хүмүүст хүргэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгээ хүргэх гэхээр би чинь хаяада нөгөө талдаа орчод байгаа байхгүй яа. Тэгэл өөртөө эргэлзээд байгаа болохоор те ингээл сэтгэлээр яхаар хохироод ахын тархи ажиллуулъя гэл нөгөө нэг жоохон санаа муутай байх гэж үздэг ч юм уу. Гэтэ би хизээ санаа муутай байж чаддгүй маа. Угс тийм чанасаж чаддгүй. Тэнгүүд санаа муутай хүмүүс болохоор намайг манипулят хийгээд байгаа байхгүй юу. Одоо санаа муутай гэх юм чааш юу зүгээр л зэлтэй одоо тэг юмын төлөвлөгөөгөр ашиг бодож өөртөө юмаа хураах гэж хийдэг тийм хүмүүст би болохоор ингээд өдөртүүлчихэд байгаа байхгүй. Тэнгүүд уг нь болвол энэ оюун ухааны ундрах чинь тэгж өөрлөгөө бүх юмыг хураадаг хүн дээр угаасаа ундардгүй байхгүй. Яагаад гэвэл тэр хүнд өглөөгөө тэр хүн бусад руу түгээж ашиглаж чадахгүй. Тэр хүн тэр оюуны ундрагыг өөрлөгөө л юм хураахын тулд ашиглаад байдаг учраас нөгөө үндсэн агуулгыг гээж байгаа болохоор угаасаа ундраг нь нээгдэхгүй. Тэг бусдын төлөө бусдад яаж заах уу сургах уу бусдад яаж туслах уу гэдгээ бодож байгаа хүн дээр болвол ингээд яг нөгөө түлхүүр нь таарад зөв одоо ашиглаж чадна гэсэн үг. Нөгөөх нь хилээд ашиглаж чадахгүй, нөгөөх нь хэлэх юм бол тэгэл ашиглаж чадна гэсэн үг. Тэгээд энэ ч юусэн юм хоёр өөр зүг рүү явж байгаа юм байхгүй юу. Та нар бодолтой ингээл бүх юмыг өөрлөгөө хураадаг хүнд эрдэм мэдлэг заагаад тэр хүн чинь өөрлөгөө л хурааж шít гадагшаа өгөхгүй. Бүх юмыг гадагшаа өгдөг хүн бол эрдэм байсан ч гадагшаа юу л байна бүгдийг гадагшаа өгөх байхгүй юу. Энэ дээр чинь нөгөө нэг ихний тэр оюуны ундрагын дэнс нь явчихж байгаа байхгүй. Тэгээд тэр дэнстэй дагаа гараад ирэхээр одоо чи тэгээ өгнө гэсэн юм бол өг яаж өгөх үү? Ямар арга замаар өгөх үү? Наадгаас сэтгэж бол, бодож бол, тооцож бол гэдэг юм руу орчиж байгаа байхгүй. Тэгээ нэг дэмж мөргөн интергэлтэртэй. Тэнгүү дэмчнэр чинь яа дээ хүмүүсийг сургах чинь яа дээ харилцааны өндөр уур чадвар мэдээж шаарддаг. Зүгээр ингээл хилээл орхичвол тэр хүн яг өөрийнхөө тусгалаар авах аав нь хаяхаа энэ юу ч ахгүй ч байж магадгүй ингээл нэг юм бас л нэг юм хоосон үйл болгож байгаа байхгүй. Тэгэхэд яг тэр хүний бүр ингээд яг тэр хүний өөрийнх нь өнцөг болон руу орж ирээ сонирхолтой стээр нь татаад ч юм уу тийм чадвар бол надад бүр таг 0. Тэнгүүд яг энэ чадвараа хөгжүүлэхгүй бол одоо чи ингээд цаашаа явахгүй гэдэг юм дээр ирчээд байна л да. Би яг үндэл амар сүрдэж байна. Надад жоохон хэцүү ядаргаатай ч санагдаж байна. Гэтэ тэгээд хичээн. Одоо нэг баг зэргийн амбиц аваад байгаа байхгүй. Яг баг байхад байсан шиг. Тэ? Би ингээд онцгой биш байхад надад онцгой гэсэн амбиц байсан. Гэхдээ тэр нь бол бодит байдлаас хитрхи зөрөөтэй байсан. Хэрвээ би хичээж зүтгээд би тэр онцгой гэдэг зүйлийг bijүүлж чадах юм бол тэр чинь биш харин одоо ингээ арга дээр буугаад ирсэн бэлэгдлээ үйл болчихж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан ингээд нэг надад яаж хийж байгаад нэг чадандаа гэсэн нэг юм итгэл байгаа тань. Гэхдээ бодит байдал дээр бол би эсрэгээрээ ерөөсөө огт чадахгүй байгаа. Гэхдээ явандаа ажиллаад ухаж түнхөд байхаар бас аяндаа бууж ирээд бичих юм болоо тэр буурлын маань харилцааны чадвар над дээр одоо нэг орж ирэх юм болоо. Гэхдээ тэр нь бол суурь нь эхлээ бэлдэгдэх хэрэгтэй. Ямар ч суурьгүй байхад буурал хилээд үгэн наалддаггүйтэй адилхан би одоо өөрийнхөө суурийг бэлтгэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээд яг суурь буюу тэр үндсэнд нь учир шалтгаан нь юундаа байгааг болохоор бүрэн гүйц тодлоогүй. Ямар ч байсан буурлын хэлжээр намайг ингээд хитрхи юм манипуляц хийдэг хүмүүсийн өдөөс манипуляцын сурах гэж ингэж эсрэг зүг рүүгээ зүтгээд байна. Чи манипуляц чинь буруу юмаа гэдгийг ойлгуулж өөрийнхоороо дэлгэрүүлэх ёстой юм аа гэдэг нэг юм үнцэг өгчөөд байгаа. Тэг бид тэрийг яаж хийх юм хэр мэдэхгүй байгаа.
Яад гэвэл манипуляц хийдэг хүмүүс ч ашиг бодж идэг болохоор хүнийг хайрлах энерги сэтгэл нь жоохон бага. Хүний сайн талыг ч хардаг, муу талыг ч хардаг, цогцоор нь ингэж тэ өөртөө ашигладаг байдаг. А би болохоор яг муу талыг харуулж гişн, сайн талыг харуул нөгөө сайн дээрээ л ингээд одоо хамаг анхаарлаа тавьчаад нөгөө хүнийг айгу твчих уучлах, өнгөрөөх байдалтай байгаад ддэг. Энэ тэгэхээр нөгөө нэг нөхөртөө зодуулаад ээж салж чаддгүй ихнэр шиг дүр зураг би болчдөг байхгүй юу? Одоо нөгөө хүн ашиглаад би ашиглуулаад нөгөө хүн хуураад би итгээл ийм байдал олон дахин давтагдаад байдаг гэсэн. Гэхдээ яхав тэгж байснараа би энийг өөрчлөөд нөгөө хүн шиг болчих гэхээр үгүй ээ. Тэгээ чиний байгаа чинь зөв. Чи наадахыгаа нөгөөтгөөс илүү үнцэнтэй, нөгөөтгөөс илүү хүч чадал, ур чадвар гэдгийг ойлгуулах ёстой, үнэлүүлэх ёстой, тэгж түгэн гэдэг л юм яриад байгаа. Тэг мэдхгүй. Одоогор мэдхгүй байна. Тэг ямар ч байсан ер нь бол эхний үедээ хэцэнгэрэг дэлдэл одоо буурлаа яаж буулах вэ нэ тэрэ гэд явж исэн бол одоо болохоор илүү арга талдаа одоо гэрлээ гэдэг хүн өөрийгөө яаж авч явах вэ? Тэгээ яаж нэг хуйгны гол болчихгүй өөртөө эзэн байх вэ гэдэг хэсгийн дэнсэн л одоо орж ирж байгаа болов гэж бодож байна. Гэтэ энийг ингээд сурчвал хүний амьдралд маш хэрэгтэй. Сурснаа хүмүүст бас зааж өгч тэ түгэж чадах юм бол бас дэлхийд даяараа та нар ингээд боддоо хүнд итгээд тэр хүн итгэлээ чи алддаггүй болно. Хүн сэтгэлээ гаргаад эргүүлээ тохирохын оронд адилхан сэтгэл авдаг болно гэдэг тийм гоё амар амгалан нийгмийг бүтээж болох орчим шиг тий. Тэгээ тэрний төлөөж явж байгаа байна л гэж ойлгоод байгаа. Тэгээ юу болох нь бүгдээрээ харцгаая. Тэгээд өнөөдрийн бичлэгээ ингээд өндөрлцгөөе. Судар авахыг хүсвэл би доор линк болон утасны дугаар тавьчих. Тэгээд хаяг утасны дугаараа явуулаад захиалга хийсний маргааш нүргэгдэн шүү. За тэгээд өнөөдрийн бичлэгээ ингээд дуусгая. Цаг гарган сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.